Сүүлийн жилүүдэд Солонгосын кинонд убаа соёл хангалтгүй санагдаж, бага насны охин ба ахмад насны иргэний харилцааг харуулж эхэлсэн. Гоблин бол үүний тод жишээ. Яагаад Солонгосын энтертайнмент салбар энэ төрлийн кинонд ийм хүлээцтэй хандаж байна вэ? Учир нь энэ соёлоос ашиг хүртэгч нь эрэгтэйчүүд. Дуу профессорч бас тэдний нэг. Тэр кинонд тоглож мөн зохиолч оролцжээ. Түүний дүр супер хүчтэй хайр гарагийн хүн байсан ба өөр төрөл зүйл рүү шууд хувирах чадвартай. Кинонд ч бодит амьдрал дээрс тэр бусдын орон тогтнолыг тодорхойлж чадах супер хүчтэй байсан. Гэхдээ бодит амьдрал дах супер хүч нь их мэдлэлтэй холбогдсон байсан. Ким Сэроны өвлийн шалтгааныг үнэхээр илэрхийлэх нь боломжтой юу? Солонгост ийм жишээ хичрэхий олон бүр Ким Сэроны хэрэг хөнгөн тооцогдно. Та бүхэн Жанжаа Ёныг санаж байна уу? 2009 он Жанжаа Ён гэртээ ийм байдлаар өөрийн амьдралыг дуусгасан. Солонгосын цагдаа нар мөрдөн шалгаж байх үед Солонгосын SBS телевиз Жанжаа Ёны гэрээслийн дэлгэрэнгүй мэдээллийг нийтэлсэн. Гэрээслийн агуулгаас харахад 2005 оноос эхлэн Жанжаа Ёныг дээд албан тушаалтнуудад биеэ үнэлэхийг тулгасан ба нийт 100 гаруй удаа өөр хүмүүстэй татан харилцаанд орсон. Томоохон бизнесүүд мэдээллийн агентлагийн удирдлагууд энтертайнмент салбарын хүмүүсгээд ээжийнх нь нас барсан өдөр хүртэл дээд удирдлагын түүнийг 4 эрттэй зэрэг унтыг албадсан. Үжилдэх нэрийн дор Ким Сэроны гэрээслэлд нэгэн өгүүлбэр бий. Шинэ хувцсан өсөх бүртээ шинэ эрттэй унтдаг өдөр байсан. Мөн Чойс үлхийн нас барахаасаа өмнө тусламж өгсөн дохио өгсөн маш олон зураг нийтэлсэн. Үүнд хэн шийтгэл хүлээсэн бэ? Мөн Жанжаа Ёны хэрэгч тэр дуу профессорын хуулийн дагуу шийдэх боломжтой ба энэ нь хүүхэд өсвөр насныхны эрхийг хамгаалах тухай хууль юм. 13-аас доош насны хүүхдээ бэлгийн харилцаанд орсон тохиолдолд зөвшөөрлсөн ч бай, үгүй ч бай, жингийн хэрэг гэж үздэг ба үүнд бүх насаар нь хорих эсвэл 5-аас дээш жил хорих ялгаануудад 13-аас 19 насны насан туршаагүй хүүхдээ бэлгийн харилцаанд орсон бол түншлэн занал хийж алдсан сүрдүүлэх. Эрх мэдэл эд хөрөнгийн давуу талаа ашиглан дарамтлах зэрэг тохиолдлуудыг мөн хүчингийн хэрэг гэж үздэг бөгөөд 3-аас дээш жил хорих хэл авна. Эдгээр хоёр тал хоорондоо зөвшөөрсөн мөнгөн гүйлгээ эсвэл урамшуурд орсон ч мөн гэмт хэрэг гэж үзнэ. Хэрвээ нэг тал нь өсвөр насны хүүхэд жишээ нь 15 настай охин бол Солонгос улсын хууль энэ тохиолдлыг маш нөхцөлтойгоор авч үздэг. Энэ холболт нь энэ насны тал дээр гацсан. Тиймээс профессор дуугийн арга хэмжээ нь насны асуудалтай төлөвлөх магадaltaй. Хариулт нь батал бол тэр зүгээр түүнийг Ким Сэронтой харьцаж байх тэр 15 настай байгаагүй нотлоход болно. Үүндээ хэргийн хувьд нийгмийн дарамтаар түүнийг ялтуулж төсөөллийг нь төлөвлөх тийм зам хангалттай биш. Хуулийн шийдвэрлэлээс мултрахад хэдэн жилийн дараа ямар нэгэн аргаар буцаж ирэх боломжтой. Арга гэрийнх нь түүний төлөө шударга хэсгийг эрэлхийлэх үү? Хэрэг дуу профессор мөнгөөр бүхнийг шийдэхээр шийдвэл энэ хэрэг дахин эсрэгээрээ ирэх үү? Иймэрхүү хэрэг өнөө хүртэл гарснаар олон хүмүүс хүчирхийллийн системийн талаар дурдж байна. Ер нь Солонгосын энтертайнмент салбар айдолуудыг өсвөр насны дебют хийх нь хэвийн үзэгдэл. Тэдний хувьд насны асуудал биш, мөн хүчирхийллийн системч биш. Гол нь хяналтанд ахуйд хэлбэр байх явдал ба тэр тусмаа гэр бүлийн артал багтай. Түр төрхөнд дундаж хяналтандаа байлгахад хэлбэр эмэгтэйчүүд байна. Энэ нь Солонгос үнэхээр томоохон феодалын нийгэм хэвээрээ гэдгийг харуулж байна. Солонгос улс томоохон шийтгэл хүлээлгэнэ гэж найдахын хэрэггүй. Профессорын хэргийн хувьд ч би үнэхээр маш бага магадaltaй гэж бодож байна. Солонгосын энтертайнмент салбар өмнө гарч байсан хэрэгүүдийг бидний орчинд тавиад хэрэг нийгэмд ийм олон нийтийг хамарсан томоохон шуугиан тарьсан бол авал хэн нэгэн хариуцлага хүлээх ёстой. Тэгэл Солонгос үргэлж бэлэг тэмдэглэлүүдийн шийтгэл оноодог. Гурван өрөөний хэрэгчдэр юу өөрчлөгдсөн бэ? Энэ л хамгийн утгагүй зүйл. Солонгосын нийгэм бүхэлдээ гажуудсан. Үнэхээр боломжгүй зүйл. Ядаж энэ хэргийг ашиглаж Солонгосын баруун зүүнний хоорондын маргаан өдөөж болох юм. Одоо Ён Сонгол зөвхөн шүүхийн асуудал дээр анхаарал хандуулж байна. Надад нэг санаа байна. Энэ сонгоод энэ хэргийг ашиглан профессорыг сүмжил Солонгосын энтертайнмент салбарт томоохон шинжилгээ хийвэл эмэгтэй дэмжигчдийн саналыг авах боломжтой. Одоогоор Солонгосын улс төрийн тацад маш их бөмбөгийн самуунтай байгаа бөгөөд нийгмийн ямар ч шийдвэр гаргах чадваргүй болсон. Энэ нөхцөл байдал профессортой холбоотой энэ хэрэг гаргадан ямар ч тодорхой яа шийдвэр өнгөрөх магадaltaй. Профессор Солонгосын жинхэнэ том их мэдлэлтнүүдийн хажууд ердөө л нэг жижиг тоглогч. Иймэрхүү асуудлуудын хэвийн үзэгдэл бөгөөд олон жилийн турш засалтгүй иймэрхүү хэрэгүүд гарсаар байгаа нь Солонгосын энтертайнмент салбар огт засахгүй байгаагийн илэрхийлэл юм.